Сайн байцгаана уу? Намайг Монгол гэдэг. Би 6 настай. Миний нэр Цэцэс гэдэг. Би 6 настай. Намайг Мөнхчин гэдэг. Би 6 настай. Би тамбалаад сайенс багш болохыг мөрөддөг. Ийм ч болох гэдэг. Би нэвтрүүлэгч болох мөрөдтэй. Хүүхдүүдийг хичээл заах амар гоё. Хүн имжлэх хөтөртэй энэ чанарыг би дуртай. Тэгээ энэ хүмүүдээ имжлэн хөөрхөн царайтай болохоор ээж аав зурагтаар гар хөөрхөн гээд анаа нэвтрүүлэгч олоорой гэсэн. Чибээгүй байгаарэ хүүхдүүдийг одоо гоё хийж нэг багш болов. Хүн өвддгийг хүсгүй. Тэр учраас би имж олно. Хөөрхөн эгчнүүд ордог. Тэгээ би өөрөө хөөрхөн царайтай болохоор орохыг хүссэн. Би сайенсны багш болоод хүүхдүүдийн хичээл зааж үзмээр. Би явж имж олох гэж байгаа. Би одоо хөөрхөн нэвтрүүлэгч ихтэй ууцгаар явж байна. Сайн байцгаана уу? UBNC-ийн сайтыг үзэж байгаа та бүхэнд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ телевизийн мэдээний студиэс Мөнхчин охин бит хоёр мэдчилж байна. Сайн байцгаана эрхэн хүндэж үзэгчтэй. Аминго. Чи сайенсийн багш болно гэсэн тий? Тий. Сайенсны багш ийм амар гоё юм хийсэн бэ. Тийм. Шивэр лаванууд. Сайенсийн багш болох юм бол миний хүүхдүүдтэй ийм туршилтуудыг хийж үзүүлж олно. За хоёулаа жишээ ийм туршилт хийж үзье за. Хиймээр байна уу? Хиймээр. За сайенсийн багш бол хүүхдүүд нь бас яг ийм туршилт хийхийг хүсэх нь шүү дээ тий. Тэгээ миний охин өөрөө ингэж туршилтаа хийж. Ягаад ногоон үнэтэй байдаг? Харин одоо харцгаая. За амингоо эхлээ багшаагаа хардаа. Чи багш болохоро хүүхдүүддээ эхлээд яаж хийхин зааж өгөх ёстой тий. За хараарай. Багш нь энийг эндээсээ хөдөлгөхгүй байгааз. За ингээд ийм сонирхолтой туршилтуудыг хүүхдүүддээ зааж өгч олно. Зэрэгс яагаад имж болно гэж сонгосон юм? Хүн өвдөж байгааг хүсэхгүй. Хүн өвдөхийг хүсэхгүй байгаа юм шүү дээ. Та яагаад нэвтрүүлэгч болсон юм? За бодъё. Ер нь өөрийгөө таньж мэдэх нь их чухал гэж их чинь боддог. Тийм учраас ер нь дунд ангиасаа эхлээд би сэтгүүлч мэргэжилтэй болно, эфирт гардаг хүн болно гэд зорилго тавьсан байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрэхин тулд би одоо эмчийн чагнуур байрсан ч гэл тэрийг нөө микрофон болгож ашиглаад тэрэн дээр микрофон гэж төсөөлөл ярьж үзэл хөгжмөн дээр өөрийнхөө дууг бичээл юм уншиж үзэл багаасаа тэгэж өөрийгөө бас бэлтгэсэн. Багш боллоо юу хийх? Юу хэрэгтэй вэ гэж юу? За багш болохын тулд нэгдүгээр тэгэхээр хичээлдээ сайн сурах ёстой. Тэгэхээр миний охин ингээд зөндөө олон төрлийн бүх төрлийн хичээлүүдтэй сайн байж иж шинжлэх ухааны юм туршилт хийдэг багш болох ёстой хань шүү дээ тий. Би эмч олохоор яаж хийх вэ? Эмч болохын тулд заавал өндөр мэдлэг чадвартай байх шаардлагагүй. Гагцгүй чи аав ээжтэй, найзуудтай, гэр бүлийнхэндээ, ангийнхандаа тусч байхад л ирээдүйд чи аанда сайн эмч болж чадна. Ахын чамд өөрийгөө танилцуулах уу? Намайг Үнэнбат гэдэг. Яг чамтай адилхан байх наснаасаа ихтүүлээд эмч болно гэж хүсэж мөрөөдсөн. Нэг ч удаа мөрөөдлөөсөө буцаж үзээгүй. Өөр ямар нэгэн мэрэгжлийн хүн болно гэж ахыхын толгойд ерөөсөө хизээч орж байгаа. Тэгээд 7 наснасаа хойш явсаар хагаад эмч болсон. Яа тань шиг юм нэвтрүүлэгч хүн болох юм. За мэдээ уншдаг хүн болъё гэвэл их хэлээрээ цэвэр сайхан ярьдаг, уншдаг байх нь маш чухал. Тэгэхээр чи мэдээж олон одоо англи хэл, хятад хэл гээд олон орны хэл сурна. Гэхдээ монгол хэлээ битгий
хойшоо орхиорой гэж би захимаар байна. Багш хүүхдээ өгөнд орохгүй бол яадыг? Хүүхдүүд үгэнд орохгүй болов ангид зөндөө олон төрлийн хүүхдүүд байдаг те. За тэгэхээр багш тэр хүүхдүүдийнхаа зан ааш одоо тэр онцлог талуудыг нь илүү их судалж агаад хүүхдүүдтэй тохирсон гоё сонирхолтой аргуудыг ашиглаж хичээлээ заах хэрэгтэй байх нэ. Энд байх хэцүү юу? Эмч байхад хэцүү зүйл огт байхгүй. Эмч байхад харин өдөр тутамдаа чи хүнд тусалж гин, хүний амийг аварж гин гэж бодохоор үргэлж тэрэндээ баярлж авдаг. Тэгэхээр айгүй аз жаргалыг тэр болгонд мэдрэх боломжтой. Нэвтрүүлэг хийх гоё юу? Мэргэжилтэд дуртай бол гоё. Ер нь хүсэж дурлсан мэргэжлэрээ ажиллана гэдэг маш гоё. Тэгэхээр мэдээ одоо өөр хүн чамайг одоо өөр тийш нь чиглүүлэх гээд байвал өөрийнхөө одоо дуртай зүйл дээр илүү төвлөрөөрэй гэж захимаар байна. Багш ажил хэцүү юу? Багшийн ажил жоохон хэцүү гэхдээ мэдээж маш гоё сонирхолтой ажил. За бяцхан жоохон хүүхдүүдэд маш олон талын мэдлэгийг өгдөг учраас хамгийн гоё сонирхолтой, маш гоё гэгээлэг, маш гоё мэрэгжил гэж багш нь боддог. Чи юу гэж боддог вэ? Би амар гоё мэрэгжил бас боддог. Тийм болохоор сонгох гэж байгаа тий. За манай амин гоо маш гоё мэрэгжилтэй болох гэж байгаа юм байна. Багш нь маш их баяртай байна. Хэцүү зүйл байгаа юу? Шуурхай үйл явдал ихтэй үед бол жоохон хэцүү, их сорилттой ажил. Гэхдээ л одоо нөгөө ажил мэргэжилтэд дуртай байхад бол хинж даваад гарч чаддаг гоё ажил шүү. Миний мөрөлийг биелүүлсэн баярлалаа багш. За баярлалаа. Мундаг багш болоорой. Хэрвээ чинь том болоод нэвтрүүлэгч болбол тэр үед би их хөвшин болцсон байх юм байна. Тэгээ чи намайг студидтэй бас нэг ураарай за. За. Хоёлаа тэр үед дахиад нэг ярилцъя. За. Чи чагнуур барьж үзсэн үү? Үзсэн. Энэ чагнуур одоо эмч хүний хамгийн нэг номерын одоо гар дор бэлэн байж ах хэвээр багш гэж байдаг хөхгүй хэрэглэгдэх барилгачийн хүнд нэг хөр заалах байдаг шиг те эмч хүний гартаа барьдаг хамгийн том эхнийх нь тэр онцлогооных нь зэвсэг нь болохоор эмчийн чагнуур байдаг. Чи энэ чагнуурыг зүүж үзэх үү? Да. Энэ нэг гоё чагнуур. Энэ хүний юмыг өвэж ингээд би гэж явуулдаг штэ. Энэ ахих нь олон хүнийг чагнаж оншилсан өдөр тутамдаа ашигладаг чагнуур. Ах нь энэ чагнуурыг чамд бэлгэлж байгаа. Ирээдүйд мундаг сайн эмч болоорой. Мөрөөдлөөс хизээж бити буцаарай. Баярлаа. Би хизээж мөрөөдлөндөө хуцахгүй. Би танд зөрөөс доодож өгье. Вау. За, тэгье. Баярлалаа. Хөрхэн дэсхий идэг дөө. Өөдөөсгөө бам рууш минь өхөрж ихэсхэн хөрхөө. Үтгийтэй бицхан дүүмин өөдөөс инэхэн хөрхөө. Ихэр намайг өсгсөн эжим буэнло хөрхөө. Аргадаж намайг өхөрцөн авин цагаас сэтгэс хөрхөө. Өөрөө би амьдардаг босхоор өнгөц ихэр дэсхий минь хөрхөө. Надад чичсийг өгсөн босхоор наны туяатай хөрхөн дэсхий. Надад та бүгдэнд хүүхдийн баяр мэнд хүргэе. Хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баярыг сайхан тэмдэглэзээрэй. Хүүхдүүд баярын мэнд хайртай шүү баяртай.